Хөтөлбөртөө та бүхэндээ баярлалаа. Одоо зочдтойгоо уулзцгаая. За өнөөдрийн зочдоор Монголын шигшээ багийн тасгалжуулагч Түмэн Төгс Монголын шигшээ багийн тамирчин Мандармаа нар оролцож байна. Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе та бүхэнд. За саяхан нэг сайхан мэдээд олгаад ирсэн. Тэр мэдээний сонин сайхан сонсомоор санагдаа та бүхнийгаа дахин маш ойрхон дуудлаа. Тэгээд ойрхон бас томоохон амжилтуудыг гаргаж байгаа танай хамт олонд бас баяр хүргье. За тэмцээний сонин сайхныг сонсъё. За бид бүхэн сая одоо оюутны дэлхийн аврах шалгаруулах чирлидингийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөд оролцоод ирлээ. За энэхүү тэмцээн маань Швед улсын Готенбург хотод болсон. Нийтдээ 16 орны баг тамирчид 400 гаруй баг тамирчид өрсөлдсөн юм маш сайхан тэмцээнд оролцоод сайхан амжилт үзүүлээд ирлээ. За Мандармаагийн хувьд бас анхны тэмцээн байв уу? Хэд дэх тэмцээн байв? Миний хувьд олон улсын 3 дахь тэмцээн байсан. 25 онд дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд орж исэн. Азийн аврах шалгаруулах тэмцээнд орж исэн. Одоо ингээд 10 жилээ төгсөөд оюутны дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд орж байна. Ааха. Өстой сайхан мэдээг сошиалч хүмүүс их үзсэн тий. Тэгээ ер нь бол яг сүүлийн жилүүдэд энэ яг хөгжөөн дэмжих чирлидинг гэдэг яг энэ төрөл бол маш эрчимтэйгээр хөгжиж байна. Тэгээд одоо оюутан залуус тий хүүхэд залуус сонирхох нь бас маш их болсон байна. Монголын шигшээ багийн тухай бас мэдээлэл авмаар санагдлаа л да. Хизээс хэлж үүсгэн байгуулагдав. За ямар хүмүүсийн шигшээ багт байна. Тэр талаар мэдээлэл авбал. За ер нь бол Монголд хөгжин дэмжигч спорт бол анх одоо шоу entertainment те одоо ялангуяа одоо спортын том тэмцээнүүдийн дундуур одоо цацагтай үзүүлбэр маягаар бол анх Монголд үүсэж хөгжиж эхэлсэн. Дараа нь бол одоо бүр яг ингээд дэлхийн түвшинд одоо дүрмтэй тодорхой дүрмтэй журамтай за шатны насны ангилалтай ийм тэмцээнүүд бол зохиогдож эхэлсэн байгаа. За бид бүгд бол яг оюутны шигшээ багаа төлөөлөд оролцсон. 2016 онд анх одоо Монголын оюутны спортын холбоотой хамтраад одоо хөл бөмбөгийн тамирчид оюутны одоо шигшээгийн тухайн үед үүсгэжсэн шигшээгийн тамирчид нийлээд Монголын одоо улсаа төлөөлөөд оюутны Аз номхон далайн орнуудын тэмцээн уралдаанд оролцож анхныхаа одоо хүрэл медалийг авч ирсэн түүхтэй. Чирлидингийн холбоо маань 2019 оноос хойш ер нь яг тогтмол үйл ажиллагаа явуулж амжилттай зохион байгуулагдаж байгаа. Насны ангиллаар зохион байгуулагддаг. 6-аас 8 наснаас эхлээд 18-аас дээш насны гэсэн бүх одоо насны ангиллуудад бол тэмцээн уралдаанд зохион байгуулад энэ одоо насныхаа ангиллаар олон улс төв дэлхийн Азийн аврах шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод дандаа алтан мөнгөн медалийг авчирсан ийм сайхан амжилтуудыг гаргаж ирсэн холбоо байгаа. Таны хувьд одоо ингээд ойр амжилтууд гаргаад байгаа шүү дээ. Энэ гол шалтгаан нь юу вэ? Тэрхүү байгаа юу? За яг нь ерөнхийдөө гол шалтгаан бол мэдээж тамирчдын хувьд бол бэлтгэл сургалт сайн хийж гэх. Энэ бол хамгийн чухал байгаа. Бэлтгэл сургалтаа тогтмолт одоо сайн хийж гүйцэтгэх одоо бие бэлтгэрийн хувьд ч тэр техник ур чадварын хувьд ч тэ одоо сайн хөгжүүлэх ёстой. Мөн одоо маш олон одоо тэмцээн уралдаанд оролцож байгаа учраас энэ тэмцээнээрээ бас туршлагачаад маш ийм олон амжилтуудыг үзүүлж байгаа гэж бодож байна. Шигшээ багийн тамирчид маань за их сургуулиудын шилдэг гэсэн оюутнууд байгаа. Тэгээд шилдэг хүүхдүүд нэг дор нэгдээд одоо цаашдаа ч гэсэн маш олон амжилтыг гаргах болоо гэж бодож байна. Бид бүхэн саяхан бас ойр хуваалцж ирсэн. Бас нэг томоохон одоо амжилтыг гаргаад ирсэн үед нь уулзж ирсэн бол сар хүрэхгүй хугацааны дараа дахиад уулзж штэ тий. Тэгээ энэ бол үнэхээр ахиц төвшөлтэй маш сайхан санагдаж байна. Мандармаагийн хувьд хэдэн наснаасаа эхэлж ер нь яг энэ спортоор хичээлж эхлэв. За яг яагаад сонирхож эхлэв? Тэр түүхрээ одоо хамтдаа очив. Би хамгийн анх 2022 онд гэдэг чинь 14 настайдаа анх улсын аврахт орж хөгжин дэмжигчтэй. Тэгж яхад манай сургуульд ер нь хөгжин дэмжигчийн баг байдаг байсан. Тэгээд манай ангийн багш тасалжуулдаг байсан болохоор намайг орохгүй мүү гэж зөндөө хэлж хагаад тэгээд анх за орё гэдээ орж исэн. Тэгээд тэрнээс хойш ер нь тасралтгүй одоо ингээд 5-6 дахь жилдээ хичээллээд яваад одоо ер нь өдийг хүрээд оюутны дэлхийн авраг болоод ирсэндээ бол айгүй баяртай байна. Оюутны дэлхийн аврагт за ер нь оролцож байгаа тамирчдын хувьд бас ямар байв? Тэг өрсөлдөж байгаа тамирчдын хувьд ямар байв? Хичнээн баг оролцов, хэдэн улс оролцов гэх мэтчлээ. За манайх бол ерөнхийн нэршлэн чирлэлтэн гэж явдаг гэсэндээ тусдаа салаад пом гэдэг төрлөөр орсон. За манай
пом гэдэг нь болохоор зүгээр цацагтай, бүжиг шиг гэхдээ бүжгийн спорт тал руугаа. Чирлидинг гэдэг нь болохоор нөгөө нэг шидэлттэй төрлөдөг та нэг нэгээрээ шидээд үсрээ төрний гэнтэр хийгээд. За цацагтай төрөлд орж байхад бол манайх төрөлтөө 2хан баг байж исэн. Польш манайх 2. За тэгээд би тэгээд 3 өдрийн турш тасралтгүй 3 өдөр бүжиглээд за тэгээ мэдээж нөгөө нэг өдрийн төгсгөлд оноогоо харна. Тэгж яхад Польш манайх 2 бол 0.1, 0.3 тэнцэл яадаг. Ер нь л үзээтэй л явж исэн да. Тэгэл би тэгээд ер нь л нэлээд сайн бэлтгэл сургалт хийж за энэ нь болохгүй байх ингээл хүн нэг бүр дээр багийнхаа ахлагчтай хамт ярилцаж хүн нэг бүр дээр анхааруулж хийлж тэгэл ер нь сүүлийн өдөр хэм болж ясан да. Хэм басан да гэд тэ. Маш их бэлтгэлтэй. Ер нь бол одоо маш мундаг тамирчид одоо бэлтгэгдсэн хүүхдүүдтэй оюутнууд гэхэд маш одоо бэлтгэгдсэн мундаг тамирчид ирдэг болоо гэж бодож байна. Ер нь энэ оюутны дэлхийн аврагт хэдэн улсын орон тэгээ төрөлт одоо нийлээд хэдэн улсаас ирж оролцдог бол энэ одоо оюутны дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд 16 улсын одоо тамирчид ирж оролцсон. За ер нь бол чирлидингийн спорт маань перформанс одоо чирлидинг гэсэн юм төрлүүд байдаг. Тэгээ перформанс чирлидингийн төрөлт нь болохоор дотроо цацагтай жаз, хипхоп, хайк гэх юм шидэлтийн ийм дотор нь 4 төрөлтэй. Тэрнийх нь одоо пом буюу цацагтай төрөлт нь манай оюутны шгшээ баг оролцсон байгаа. За ер нь бол оюутны дэлхийн аврах шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаад одоо яг 4 дахь удаагийнхан тэмцээн. Ерөнхийдөө оюутнуудын дэлхийн аврах шалгаруулах тэмцээний хувьд бол бас шинэхэн. Цаашдаа 4 дахь удаагийн тэмцээн гэхэд маш их өрсөлдөөнтэй маш олон хүмүүс оролцсон ийм тэмцээн байгаа. За оюутнуудын манай Монгол Улсын шгшээ багийн тамирчдын хувьд бол саяхан болоод өнгөрсөн оюутны спортын одоо 7 дугаар их наадам энд бол 13 төрлөөр явагдаад дууссан байгаа тийм. Энэ төрлөлд бол манай чирлидингийн төрөл бол оролцсон. За тэгээ энэ чирлидингийн төрөлд одоо оролцсон шилдэг тамирчдаасаа оюутны шгшээ бага бүрдүүлсэн. Ер нь бол оюутны шгшээ багийн анхны одоо бүрэлдэж явсан багаараа анх бүрэлдэж явсан том тэмцээн гэж ойлгож болно. Тэгэхэд бас маш их амжилттай гаргасан. За тэгээ энэ оюутнууд донд бол одоо Монгол Улсын их сургуулийн тамирчид, за Монгол Улсын боловсролын их сургуулийн тамирчид, санхүү эдийн засгийн сургууль, өршөө дээрээс соёл урлагийн их сургууль гэсэн ийм сургуулийн шилдэг оюутнуудаас бүрдсэн ийм шгшээ багыг бүрдүүлж явсан байгаа. Ер нь 2017 онд анх одоо бид нар нэг түрүүн би тайлбарлсан тийм оюутны спортын холбооноос одоо анх биднийг оюутны шгшээ багыг бүрдүүлээд авч явсан. Тэрнээс хойш одоо 2019 онд анхны оюутны шгшээ багыг байгуулад тэгээд анхны оюутны улсын аврах шалгаруулах тэмцээнийг одоо Монгол Улсын их сургууль дээр анх хийжсэн. За тэрнээс хойш одоо тэгээд маш олон тэмцээнүүдэд араас амжилт гаргасаар явж байна да. Мандрава яг баг хамт олноороо тайзан дээр за нэлээд өрсөлдөөнтэй баг онооны зөрүүтэй энэ тэнцээ өрсөлдөж байгааг аврагаар тодорсон тэр үе одоо чамд ямар санагдчих вэ? Тэгээд ер нь 2025 онд дэлхийн аврагт явж байхад манайх бас Польш улстай хоёулахнаа үлдээд. Тэгээд манайх дэлхийн аваргын цомоо аваад алтан медаль авч исэн. Монгол Улсын шгшээ багаараа. За тэгээд ардаас нь дахиад Азийн нээлттэй тэмцээнд яваад дахиж алтан медаль авч исэн. Тэгээд 3 дахь олон улсын тэмцээн байсан болохоор ерөнхийдөө өөртөө ихтэй болсон туршлагацсан байсан болохоор яг миний хувьд бол нэлээд ихтгэл дүүрэн орж исэн. Сэтгэлийн бас бэлтгэлтэй тий. Тэгээд ер нь нэг цочрол бол байгаагүй. Мэдээж манай баг тамирчдын хувьд бол нэлээд баяр хөөртэй хүлээж авч исэн. Яалчгүй тэгээд 2-3 сарын хугацаанд амар хүнд бэлтгэлийн ардаас ингээд хүссэн юм аачна гэдэг чинь. Тийм шүү дээ тий. Одоо энэ яг урд харагдаж байгаа цом нь тий. Медаль цомоо бас үзэгчдэдтэй харуулъя гэж бодож байна. Үнэхээр одоо бахархмаар юм гоё амжилтыг гаргаад ирсэн бол маш гоё санагдаж байгаа. Тэгээд улам бүрл хөгжөөд байх нь чирлидинг за хөгжөөнд хэмжигчдийн энэ төрөл нь бас дотроо маш олон төрөлтэй юм байлээ. Тэгэл төрлөөрөө бас манай Монголд ингээ хөгжөөд олон залуучууд ингээ сонирхоод явж байгаа нь бол үнэхээр гоё санагдаж байгаа шүү. Тэгээд тасгалжуулагч багштай бас маш их баярлалаа гэж хэлмээр санагдаж байна тий. Монгол Улсын их сургуулийн тэр оюутнууд ч гэсэн одоо хамрагдаж
хамрагдаа сураад тэгээ бусад сургуулийн оюутнууд бас нэгдээд ингээ хамрагдаа шгшээ баг үсгээд ингээд олон хүүхдүүдийг бас энэ сонирхлоор нь дамжуулаад гой томоохон тайзнуудад гаргаж байна. За тэгээд нэмээд бас тэр чин гой улсуудаар явж олон тэмцээн уралдаанд орж үзэж ингээд одоо авж байгаа зүйл бол те нөгөө сурагчдын маань одоо оюутнуудын маань сурж байгаа мэдж байгаа зүйл бол маш их санагдаж байгаа байхгүй. Тэгээ манай Мандармагийн хувьд ч гэсэн 4 жил хичээлж байгаа гэсэн шүү дээ те. 5 дахь жилдээ орж байгаа. Яг юунд нь ингэж одоо таалагдаад юун чамайг ингэж их татаад те олон жил ингэ хичээлээд бүр тэмцээн уралдаанд оролцохоор хэмжээний холбоо. Хамгийн түрүүнд дасгалжуулагч багш байгаа гэж хэлмээр байна. Би чинь анх энэ жил нэг гэдэг хамтлагт орж исэн. За тэгээ манай дасгалжуулагч багш Алтан Заяа гэж хүн байдаг. Тэгээд ер нь шантармаар үе бол нэлээд байсан. Тэгж яхад урам зориг өгөөд ер нь бол намайг яг л помын хүн байна гэж нэлээд урамшуулдаг байсан. Тэгээд улсын аврагтаа ер нь жил алгасгүй ороод тэгж яхадаа ер нь за энэ ер нь миний тэмцээн юм байна да. Миний спорт юм байна да гэж нэлээд урамшиж ирсэн. Тэгээд 2024 он болтол улсын аврагтаа тасралтгүй ороод 25 онд дэлхийн аваргын эрхээ аваад Америк улс руу явж исэн. Яг миний хувьд яг хамгийн том юм шагнал байсан гэх юм уу. Гэт спортын хүчинд ингээд ийм өндөрлөгт ирж байна гэдэг нь тэгээд ялцшгүй юм урам амаар зүйл болчихсон. Саяас Швед рүү явлаа штэ. Швед улсын бас сонир сайхан ямар байв? Анх удаа очсон уу тийм Швед рүү? Европ нэгдсэн очиод явсан тийм. Гэр бүлийнхнаас их дэмждэг байх гэж бодож байна. Тэгээ гэр бүлийн дэмжлэг одоо энэ спортын хүүхдүүд ялангуяа гэр бүлийн дэмжлэг бас маш чухал байдаг байлаа гэж бодож байна. Тийм. Гэр бүлийнх нь ер нь нэлээд сайн дэмждэг шүү. Үнэхээр сайн дэмждэг. Тэгэл ер нь сая дэлхийн аврагт явж ирээл алтан медаль аваад ирэнгүү шууд аваргаа гээл. Ер нь нэлээд сайн дэмждэг. Ер нь хамаатнууд, гэр бүл, найз нөхөд ер нь таньдаг мэддэг бүх хүмүүс л аюу сайн дэмжиж урамшуулдаг. Сая явхад бас тэмцээнд хэдэн өний бүрэлдэхүүнтэй? За сая бол бид нэр оюутны дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд 3 төрлөөр орсон. Пом буюу цацагтай төрөл. За тэгээд дабл пом буюу одоо хосоороо хийх цацагтай тасгал. За хипхоп дабл буюу одоо хосоороо бас хипхопын төрлөөр орсон. 3 төрөлд орсон. Тийм 3 төрөлд орсон. За тэгээд манай хипхоп буюу даблын төрөлд манай соёл урлагийн их сургуулийн тамирчин Жамин Бүрүү гээд эрэгтэй манай хинтэй Мандармаатай хамт хосоороо оролцсон байгаа. За нөгөө тийм помд нь хипхопын төрөлд нь болохоор мөн адилхан нөгөө Жамин Бүрэг маань наран гээд одоо бас соёл урлагийн их сургуулийн оюутантай хамтраад хипхопын төрөлд нь оролцсон. Энэ хоёр төрөлдөө бас чамлахааргүй бас амжилт үзүүлсэн. Бусад одоо олон жил хөгжсөн энэ улсуудын тамирчтай өрсөлдөн гэхэд бас харьцангуй өндөр амжилт үзүүлсэн гэж одоо дасгалжуулагчид бас бодож байгаа. Тэгээд ер нь бол одоо энэ тэмцээн уралдаанд оролцоход одоо тамирчдыг маань эсвэл одоо юу гэдгийг бэлтгэл сургалтаар хангахад маш их одоо олон хүмүүдэд тусалцаа үзүүлж байгаа шүү тийм ээ. Тэгэхээр энд одоо дурдахад бас зүйтэй байх гэж бодож байна. Нэгдүгээр одоо оюутны спортын холбоо бол мэдээж энэ 13 төрлөөр энэ дэлхийн улс орнуудад зохиогдож байгаа оюутны дэлхийн аварга. Тэрний нэг төрөлд нь одоо чирлидингийн төрөл ороод бид нар одоо ингээм амжилт үзүүлээд ирсэн. Тэгэхээр оюутны спортын холбоодоо одоо бас баярсан талархснаа илэрхийлэх хэрэгтэй байна. За мөн дээрэс нь одоо Монголын хөгжийн дэмжих тамирчдын холбоо маань байгаа. За энэ холбоо маань одоо тамирчдын өмссөн хувцас хэрэглэл те одоо цүнхтэй мэдээж одоо тамирчин хүмүүс чинь одоо дэлхийн давцандаас улс их орнод төлөөлөхийн тулд бас сайхан хувцастай байх хэрэгтэй. Хэрэгэл материал нь сайн байх хэрэгтэй. За тэгээ хувцас хэрэгэл бүх одоо ямар хангаж өгсөн оюутны одоо спортын холбоонд юу чирлидингийн холбоонд бас баярлсан талархснаа илэрхийлэх хэрэгтэй байх гэж бодож байна. За мэдээж бас бэлтгэл сургуультаа том заал талбайд бид нар бас хийх ёстой. Энэ чирлидингийн спорт маань 12, 11, 15, 12, 18 гэсэн юм том талбай дээр бас үзүүлбэрээ үзүүлдэг. Тэгээ энэ үзүүлбэрээ хийхэд бол заал талбай бас маш чухал байдаг. Тэгээд Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургууль биеийн тамирын техникийн хамт олон маань одоо энэ
заал талбайгаар хангах. За тэгээ мөн бас жижиг талбайтай хөгжин зэвсэгт холбооныхаа заал нь бас хийх те. Энэ заалуудад бас заал талбайгаар хангаж өгсөн. Энд бас баярлсан талархснаа илэрхийлье. За хамгийн чухал юм гэвэл одоо мэдээж одоо тамирчдын маань ард байдаг зардал мөнгөний хариуцаад байж идэг. Эцэг эхчүүд маань байгаа. Тэгээд эцэг эхчүүд маань энэ хүүхдийнхаа төлөө бүхий л одоо боломж олцоогоо дайчилж аль болохоор хүүхдүүдийгээ те том тэмцээнд явуулж амжилт гаргахын төлөө эдгээр чинь нэг тэмцээнээр зогсохгүй шүү дээ. 2 3 тэмцээнд орох тэр болгонд нь зардал мөнгө санхүүгийн тал дээр бүхэл тал дээр ингээ хариуцж хүүхдүүдтэй ингээ дэмждэг. Тэгэхээр эцэг эхчүүдтэй одоо багш тасгалжуулагч холбооны зүгээс те баярлсан талархснаа илэрхийлье гэж бодож байна. Маш их баярлалаа. Тэгээд сайхан мэдээлэл хуваалцсанд тааштай баярлалаа. Тэгээд дараагийн тэмцээн оролдооны зорилго бас юу вэ те? Одоо тавьсан зорилгоо дагаалаа гэж бодож байна. За ер нь бол ингээ амжилтандаа ингээд хандггүй те. Өшөө олон өндөр амжилт гарах хэлсэн гэж бодож байгаа. За оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс бид нар ингээ аваргын алтан медалыг авчирсан юм чи одоо цаашлаад одоо насан туршидын те дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ одоо энэ пом төрлөөрөө өшөө цаашаа одоо нэг хипхоп те дабл хипхоп за бүр цаашлаад одоо чирлидингийн одоо акробатикийн өргөлтийн төрлүүдтэй ингээд төрөл дээрээ бас өшөө илүү их амжилт гаргах тал дээр одоо ажиллах байх холбооны зүгээс ч гэсэн багш тасгалжуулагч тамирчтай бас дэмжиж ажиллах байх. Тэгээ бид бүгдээрээ нэг зорилготой, нэг санаатай тэгээд нэг зүтгэлтэй байхад одоо амжилт бол ойрхон байна л гэж харж байна. За маш их баярлалаа та хоёртаа. Тэгээд дараагийн тэмцээнд өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд манай мандарваач гэсэн дараагийнхын тэмцээнд амжилттай оролцоорой. Дахиад өгшөө эргээд сайхан мэдээтэй хэлээ уулзах шүү. Тэгээ. Дахин сайхан мэдээтэй уулзах гэж найдаж байна. Тэгээд танаа хамт олон танаа телевизийн одоо ажил үйлснэ улам өдрөг байгээ гэж ерөөдөө. За маш их баярлалаа. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зочдоор Монголын оюутны шигшээ багийн дасгалжуулагч Түмэн Төгс, Монголын оюутны шигшээ багийн тамирчин Мандарваа нар оролцлоо. Хөтөлбөртэй хамт ирсэн үзэгчдээ баярлалаа. Маргааш дахин уулзалтаа түр баяртай.